Миний бахархал. Хүүхдүүдийг огт нэг утас зурагт үзүүлдэг байсан хгүй ковидаас өмнө манай хүүхдүүд ингээд өдөржин ном үздэг. Тэгээд номын болоо эдгээр хүүхдүүдэд зориулт өгчүүлж өгөөд манайх чинь 3 нялх хүүхдтэйсэн. Тэгээд нэг юм майку сэтгүү хөгжүүлэх номнууд их ажилладаг. Тэгээд ажиллаусаар агаад дахиад авч өгөх гэсэн чинь номны сонголт болчихсон. Тэгээд манай нөхөр яг хүүхдтэд зориулж юм үгийн сүлжээтэй ном хийгээд дахиад нэг үлгэрийн ном хийснээс эхлээд яг 2 ном зэрэг гаргаж номын бизнес сэтгүүл тавьсаахгүй. Тэгээд 15 оноос хойш ер нь 19 оны хүртэл битээр ингээд нэг 10 гаруй хүүхдийн номтой тэрийгэ тогтмол нийлүүлээд явдаг байж байгаад яг нөгөө манай нөхөр хотодны халаанд орсон. Би нөхрөө асархаар ажилласаас чөлөө аваад тэгээ хоёлаа яг ингээд нөгөө эмчилгээнийхаа явцад номоо үзэсгэлэн худалдаа эднээр зарж байжгаад ер нь номын дэлгүүртээ болёо гэдэг шийдвэрийг гаргаад хэлжсэн. Тэгэхээр одоо бизнес маань ихлэ 10 жил, Альфа яг үүсгэн байгуулагдаад 6 жил. Тэгээд цэцэгтэй болсноос хойш 2 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ гоё юм номын баяр гэдэг нэртэй юм чинь ирж байгаа хүмүүсийг баярлуулдаг, гоё орчин бүрдүүлдэг, зураг авдаг тэгээд ингээд ийм гоё мэдрэмж төрүүлдэг тийм орчныг байгуулнаа гэд анхны тэр нөгөө гэрэлтэй асрыг засч байсан, бас Harry Potter болж байсан ингээд дандаа нэг сэдвтэй явдаг байсан. Тэгээд нэг удаагийнх нь болохоор юм шүхэртэй гудамж засъя. Тэгээ айгүй нартай өдрүүд байх юм билээ. Өнгөлөг гоё мэдрэмжийг хүмүүст өгьегээд тэр нь ч гэсэн вайрал болоод манай зургаар их олон хүний профайл болсон. Гэхдээ би тэд нөгөө шүхрээ тэрэндээ бэлдээ бүр 2 сарын өмнө урагшаа захиасан боловч миний нэг утасны дугаар саллагдаж ирээд 99-10 таа болж ирээд тэгээ тэр шүхрээ маань яг тэр дугаартаа өмнө маань аваа явцсан. Тэгээ бүр номын баярын өмнөх өдөр нөгөө шүхэр хийнгээд төлөвлөсөн тэр маань авахгүй битээр тэгээд нөхөртөөгөө хамт ингээд нарантуулцах юм бүх шүхэр зардаг хүмүүс рүү уцтаад гуйгаад тэндээс цоглуулад бүр тэр нөгөө хужир булангийн тэндээс хүртэл очиж агуулгыг онгойлгуулж ингэж авч ийсэн түүх байгаа. 5 сард болохоор нөгөө борооны улирал эхлэегүй. Тэгэхээр нөгөө шүхрээ ил гаргадаг юм байна. Тэгээ хүмүүсийн контейнер ишүүн 12 цагт тухайлж ирээд тэгжээж ингэж нөгөө шүхөр маань бүтчихсэн түүх байгаа. Тэгэхээр 2 удаа авч ээж Монголын нөгөө захын ах эгч нартайгаа нийлжээж босгосон. Тийм шүхэрт гудамж байгаамаа. Яг зүгээр нөгөө нэг 10 жилийн турш ингээд номын бизнес эрхэлсэн манайх чи ер нь номын дэлгүүр дотроо эхний хідэд орох том дэлгүүр болсон шүү дээ. Тэгээд бидний өөрсдийн 10 жилийн турш ингээд бүтээсэн эрхийг авсан, орчуулсан, гаднаас ингэж явсан номнууд бол их хэмжээтэй байгаа. Тэгээд ном цэцгийг хослуулаа бэлэглийг ингүүтээ бид ингээд уулын цэцгийг ингээд нуулд юм байна л да. Тэгсэн чинь манай яг үндсэн ингээд олон жилийн турш явсан бизнес маань болохоор 20% хардаг байхгүй юу? 2 дахин нуулах биш 5 хуваасны нэгийг л бид нэр ашиг болгож авч байгаа үндсэн бизнес эрхлээд тэрнгээрээ бодоод багцаа бодоо явцیں۔ Тэрнээс яг ингээд нөгөө бусад дэлгүүр ямараар зардаг мардаг гэдгийг огт судлалгүйгээр тэгээд явцсан болохоор нөгөө ашиг марж багтаа явсан болохоор нэлээд хямд санагдсан баг. Тэгээд тэр хооронд яг цэцгийн үн ингээд олон савлд юм байна. Хэлбэлцдэг. Тэр үед нь бид нэр угаасаа л энийг 99,000 гэд хатуу зарлцсан үнэтэй болохоор тэрнгээрээ зархаар таяа алдаг талд ордог. Тэгээд цэцэг хямдарчих юм бол ашиг олон. Тэгэл ингээд баланстаад нөхөл явцдаг л да. Тэгээд эннийхээ үр дүнд нөгөө байнгын үйлчлүүлэгчтэй болж байгаа. Тэгээд авж байгаа зүйл ч их заавал юм болгон ч нөгөө тухай бүрийн ашиг дээрээс биштэй ингээд үйлчлүүлэгчтэй өгж байгаа мэдрэмж эргээд бид нэр эрхэн л үнцэнтэй учраас цэцэг чинь жоохон юм тансаг хэрэглэм маягийн байсан те ингээд жоохон хит их нуурчгаараа дэртэрч үнтэй байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс энийг өөрсдийн хөдөлмөрийнхөө хөсөөр авдаг те. Тэгэхээр арай цөөхөн баярлуулах гэдэг байхгүй юу? Заавал ингээд зориод тэгэхээр ингээд уулын бид нэр ингээд бичлэг хийгээд та баярлуулаарай эднэр гэхээр хамаагүй олон хүмүүс өөрийнхөө хайртай хүмүүсийг баярлуулах боломжтой бас их сайхан санагддаг. Ер нь манай бизнесийн хамгийн гоё юм. Тэгэхээр нөгөө 2-3 нугацдаг байсан юм шүү. Тийм бизнес юм. За тэрийг нь бол хүмүүс өөрсдөө ингээд харьцуулаад бодоод ингээд тоодохоор айгүй тодорхой гараад ирэх байх. Ямар ч манайх нөгөө үндсэн номынхаа бизнестэй адилхан бодцохоор энэ маань бүр зах зээл дээрх үнээс хэд дахин л хямдхан болчихж байгаа шалтгаан нь ер нь тийм юм. Тэгэхээр бид нэр цэцэгтэй боллоо гэд эннийхээ ашгийг ингэж нуулах ёстой гэж юусоо бодоагүй. Өөрсдийнхөө үндсэн нөгөө удаан 10 жилийн турш эрхэлсэн номынхоо 20% гэдэг те зарагдсан үнийн дүнгийнх нь 5/1-ийг бид хэд ашиг олгож авна. Тэндээсээ түрээс цалингаа дамжих юм. Тийм байдлаар үйлчлүүлэгчдээс иржсэн нэг юм нь болохоор юм байхгүй юу? Амар гоё юм аа.
дан чинь 5 шард байхгүй байна. Яармагт авмаар байна. Бүр тэгээ Эрдэнэтэд дараханд тэр завханд авмаар байна гэдэг өсөлтөд амар хэрдэг байсан. Тэгээ бид хэд бол тэр болгоныг нээж амжихгүй. Тийм болохоор яг ийм юутай өөрсдөд шиг юм бор зүрхээрээ хүмүүст юм би жижиг бизнес эрхлэе гэсэн хүмүүст ингээд франчайз ирэхээр энэ бизнесээ өгсөн. Тэгээд ингээд яг бүх юмын заазургаад ийм номнууд цэцгээр нь хангаад ингээд бизнес болоо явж байгаа. Тэгэхээр манайх нийтдээ одоо үндсэн 3 салбар, франчайз 40 салбар байна. 21 аймагт Улаанбаатар хотод гэдэг. Тэгэхээр манай энэ маань болохоор үндсэн 3 дугаар салбар гэж явна. Тэгээд Писмолын 1 давхарт байсан салбараа би тэгээд сая 9-р сараас эхлээд энэ Улаанбаатар ихтлгүүрийн 4-р давхарт ингээд илүү томруулаад өргөтгөөд хүмүүст үйлчлүүлэхэд тухтай, тогтойд, номны сонголт ихтэй. Тэгээд энд нөгөө хүүхдүүдтэй хүмүүс гэр бүлүүд их ирдэг болохоор хүүхдийн ном ихтэй, хүүхдүүдэд чиглэсэн номоор баялаг ийм салбар болгож нээсэн баг. Номын дэлгүүртэй хүний хувьд хэлэхэд бол номын баяраар бараг 70-80% нь залуу хүүхдүүд ном авж байгаа. Тэгээ бүр тэр дундаа үнэхээр сайн уран зохиолын номыг олж сонгож авдаг хүмүүс бол залуучууд. Оюутнууд ялангуяа үнэхээр сайн уран зохиолын номыг сонгож авдаг. Тэгээд яг нь номын сонголт ингэж жоохон өөрчлөгдөг гэх юм уу? Одоо залуучууд илүү нөгөө нэг сэтгэл зүгээ ойлгох, өөртөө ажиллах тиймэрхүү номнуудыг илүү сонгож байна. Одоо сэтгэл зүйчдийн бүтээлүүд ч юм уу те ингээд юг Ухмэрэн дог эсвэл догбуг идмэрэн гэдэг ном одоо бестселлерийн нэг дээр явж байна. Тэрний уншигчдыг би бол залуучууд гэж харж манай дэлгүүрээс ч гэсэн залуучууд их авдаг учраас тэр ном ингээд уншилт юу ихтэй байгаа. Тэгэхээр залуучууд уншиж байгаа. Одоо гэхдээ арай ном уншдаг номны сонголт жоох өөр болж гинүү гэж харж байна. Гэхдээ яг нөгөө нэг бид нар ингээд зурагт үздэг байсан шиг одоо тэрийг залуучууд илүү ингэж уцаар орлуулдаг ч юм уу те өөр уцаараа контент үзэж байгаа. Тэрнээс ном бол сайн уншдаг залуучууд их байгаа шүү. Тэгээд над мэдээлэл нь бол арай жоохон өөр байна л гэж хэлсэн. Би нийтээр нь төлөөлж хэлж үнэхээр мэдэхгүй л байна л да. Тэгэхээр яг зүгээр ингээд манайх бол юу штэ яг 18 наснууд бол маш их байдаг. Яг тэгэхээр ингээд нөгөө пэйжэнд хагах хичээл ихтэй юм шиг байна. Тэгээд ажилд орох зар тавихаар ингэж оюутан залуу хүүхдүүд амар их татагдаж ирдэг. Одоо манай юунд соёлд нь болдог уу, цэцэг номонд дуртай байна уу гэд ямар ч тийм залуу хүмүүс маш их татагдаж ирдэг. Тэгэл тэр хэд маань доктортой ажиллаад одоо нөгөө буцаад оюутан болцсон байсан ч гэсэн амралтын өдрөөрөө цалинтай ажиллаад ийм маягаар явдаг. Боловсралтай их анхаарж байна. Тэр нь болохоор бүр ингээд дахиад нэг орны хэлтэй те англи ч юм уу солонгос хэллийг бүрэн эзэмшээд гадаадад боловсрал эзэмших тийм хүсэл сонирхол аюу өндөр байна. Тэгэхээр боловсралтаа маш их анхаардаг болсон байна гэж харсан. Хоёрдугаар болохоор бас яг нөгөө тренд орчин үеийн чиг хандлага бариад энэ хүүхдүүд маань болохоор нөгөө видео контент, YouTube контент гэд ийм контентууд хийх дээр аягүй илүү ийм гоё сэтгэлгээн задгай, чөлөөтэй, өөрийгөө илэрхийлэхтэй сайн ийм ба. Манайд ажиллах хүүхдүүдтэй маш жоох ачаал ихтэй. Тэгээ нөгөө нэг ийм зөндөө гоё гэж бодоод ирэн. Гэхдээ баяр маяраараа үнэхээр ачаалттай ажиллана. Гэхдээ ажил сайн ажиллах юм бол шагналанд ороо ирдэг гэдгийг манайхаас ойлгож байгаа. Яа тэгэхээр нэг үндсэн салхин дээрээс манайх урамшуулал нь хамаагүй илүү өндөр байдаг. Нэг цэцэг боосон ч тэрэн дээр нь 1000 төгрөг өгдөг ч юм уу те ингээд нэмэлт урамшуул. Тэр одоо дэлгүүр хариуцсан менежер сайн борлуулалтынх нь ингээд урамшууллын хувьтай хэдэн өрний борлуулалт ийсэн тэрнээс урамшуулалтай учраас чи хичээвэл, чи сайн байвал, чи гоё юм хийвэл шууд шагналын тэр дороо ирнэ гэдгийг манайхаас ойлгож авах байхаа гэж бодож байна. Тэгэхээр ажилсаг, сайн, үнэнч, сайн хүмүүс бол шагналаад өндөр цалин урамшууллаар шууд авч болно гэсэн. Унаж утсан үе бид тэтэд байна. Одоо уналтаасаа юу эргэж гарч ирээд удаагүй байна л та. Тэгэхээр одоо нэлээд өндөр хэмжээний өрөнд ороод бид хэд нөгөө Blue Sky Tower-ын 1 давхар тийм гоё өөрсдөө том амар тогтчил цайтай гоё дэлгүүртэйсэн амар гоё мэдрэмж өгмөр. Тэгээ тэрийгээ зараад өөрөд нэрээ төлж эхэлсэн. Нэхэмжлэх юм зузаараад Blue Sky-ыг зарахаас өмнө ингээд бидний төлөвлөсөн нэхэмжлэх юм зузаа нэг юм хөрх юм хавц дүүрэн байсан байхгүй. Тэгээ Blue Sky-ыг зараад тэгээд тэрийг төсөндөө. Тэгэхээр уналт босолтоос бас их олон зүйлийг авсан гэж боддог. Ер нь тэгж хүчтэй унаж үтсэндээ одоо бол талархдаг. Тэгэхээр арай илүү ингэж өөртөө хурцлсан. Тэгээд тэр уналтаас гарч ирэхэд нэрээ маш олон төрлийн ном уншсан байхгүй юу? Яг бизнес дээр яг юу болох вэ?
тэгээд илүү өөрсдөө боловсруулж гарч ирсэн гэх юм уу. Тэгэнгүүт яг тэгэхээр номныхоо ингээд хүнд үзүүл, хүнийг өсөж хөгжүүлэх нөлөөг яг өөрсдөө мэдэрсэн гэсэн. Тэгээд тэгэнгүүт яг тэр ном болгон уншсан болгон амьдрал амар хэрэг болсон. Энэ бизнесээ буцааж ирэхэд хэрэг болсон болохоор одоо ингээд нөгөө эргээд би тэр номнуудаа ингээд ярих гэж бодож байгаа. Тэгэхээр ийм үнэн түүх гарч ирэх баг. Тэр ном яг хүний амьдралд яаж нөлөөлт ингээд. За миний бахархал ер нь зүгээр нөгөө нэг Монгол өв уламжлал, Монгол эх орон, Монгол өв соёлын тиймэрхүү зүйлс миний сэтгэлийг хөдөлгдөг. Монгол дуу бүжигэнд ингэж илүү их уярдаг, яг урлагийн мэдрэмжийг авдаг. Монгол зурагнууд илүү сайхан санагддаг. Тэгэл халуун оронд яваад буухад Монголдо буухад ингээл шороо шуурж исэн ч гэсэн нэр Монголын үнэртээ салхи гэдэг шиг нэг тиймэрхүү зүйлсийг мэдэрдэг болохоор ер нь зүгээр Монгол хүн байна, Монгол өв соёл гэдэг надад гоё бахархаж болох зүйл санагддаг. Тийм болохоор нөгөө дээлтэй бичлэг хийдэг. Тэгээд дээл өмсчгөр юм гоё нөгөө эмэгтэйний хувьд илүү зэгцтэй гоё харагдаж байгаа юм шиг санагддаг, гоё мэдрэмж төрдөг. Тийм болохоор бахархдаг болохоор Монгол дээл өмсч бичлэг хийдэг. Одоо нөгөө нэг баярлаа. Одоо нөгөө бахархах зүйл хүнд маш олон байгаа шүү дээ. Ер нь нийтлэг хүн болгонтэй адилхан өөрийнхөө ээжээр бахархдаг. Тэгээд бахархгүй байхаа аргагүй маш хөдөлмөрч хүн байгаа. Тэгэхээр ээжээрээ бахархаж гин. Тэгэл одоо хийж байгаа ажиллаараа тэгээд Монголынхаа бас залуучуудаар бахархна, хүүхдүүдээрээ хамт ажиллаж байгаа залуучуудаараа бахархах зүйлс бол маш олон ингээд нэрлээд ээж болно. Тэгэхээр тэрнээр жоох эргэлцсэн баг. Тэштэй нөхрөөр бахархалгүй яах вэ? Яг тэр чи нөгөө хамтдаа унаж босоод яг бүхнийг хийгээд явж байгаа учраас ингээд би нэгэ дэмждэг л учраас ингээд унсан ч босч ирдэг. Ингээд юм хийсэн ч санаа нэгддэг. Ингээд дэмждэг хүнтэй байхаар илүү хүн хүчтэй болдог ч юм уу те. Тэгэхээр хамгийн бахархдаг зүйлсийн маань нэг нь нөхөр маань байгаа.